танк 178 дугаар бодлого танк 72 км цагийн тогтмол хурдтайгаар явна. Танкны гинжний газар тулах дээд эгц дээш хөдлөх цэгүүдийн газартай харьцангуй хурдуудыг тодорхойлно. Тэгэхээр тойрог зургаад тойгоор ирэх хөдөлгөөнд чинь энэ маань 72 км/цаг буюу 20 м/сек хурд. Одоо тэгээд дээд зэгт болохоор хурд нь ийш хажигдана. Энийг за одоо доод зэгт шүргчийн даваа хурд нь хойш хажиглана. Энэ ийм болгоно бай. Ижцэг дээд зэг дээр болохоор хурд нь дээш хажиглалтай гэсэн. Эгц дээш хажиглана. Энэ тохиолдлуудад харьцангуй хурдыг олно гэсэн. Дээд зэгтэр харьцангуй хурдыг зурвал ийшээгээ манай ийшээгээ хөдөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр харьцангуй хурдныхын зураг нь энэ хурдыг олно гэсэн үг. D хурд. Танк гэж байгаа учраас голгалт үүсэхгүй гинж дээдлийн F цэг дээр ийшээгээ хөдлөх нэг F1 энэ хурдыг V2 нэг V3 гэж. Энэ хурдыг V гэж. Тэгэхээр ингээд V1 V2 V3 тэгвэл тэнцүү энэ хурдтайгаа тэнцүү буюу 20 м/сек. Тэгэхээр эндээс энэ хоёрын чиглэл давхцаж байгаа учраас энэ хурд нь нэмээд 40 м/сек буюу 72 км/цаг м/сек шилж хэлсэн. Дараа нь H дээр эсрэг чиглэж байгаа. Тэгэхээр энэ үед газартай харьцангуй тэг байна. Энэ тохиолдолд энэ болохоор V буюу энэ D зэг дээр харьцангуй хурдын Vx гэж тэмдэглэж
гэх юм бол Vx маань язгуурын доор V-ийн квадрат устгах нь V3-ийн квадрат нэмдэг нь. За ингэж бодвол 22 V язгуур доор 2 буюу 20-ыг үрждэг нь 1.4 гээд 28 м/сек.